Хенри хар салхины улмаас Энивил хот үерт автаж онцгой байдал үүслээ. Асуудал зөвхөн үгээр зогсохгүй. Үерт автсан хотод цусан дулангассан махчин загснууд ирснээр хотоос явж чадаагүй иргэдийн хувьд амьд үлдэхийн төлөөх тэмцэл эхлэв. Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны аимшиг триллер төрлийн Trash киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Дэлхийн хамгийн шилдэг хэл эзэмших аргачлалуудыг Монгол хүний оюуны хязгаарт нийцүүлэн Octolern аппликейшн аль биесээр таны хүлээлтийг дагуулan хэрэглэн нэвтрлээ. Сонирхолтой түүхүүд уншингаа AI туслахтаа бүхий л түвшинд харилцан дэлхийн хэмжээний харилцаа итгэлийг өөртөө бүтээ. Build a good habit anywhere, anytime. Сүүлийн 24 цагийн дотор Хенри хар салхи 2 дугаар зэрэглэл рүү шилжиж маш хүчтэй бас хурдтайгаар Энивил хотыг чиглэж байна гэх мэдээгээр кино эхэлнэ. Энивил хотод энгийн өглөө эхэлж байгаа мэт Дакотад санагдаж байсан ч цонхоор гадагшаа шагааснаар хотоос дайжж байгаа хүмүүсийг харах мөчөд түүний айдас нэмэгдэнэ. Байшин нь салхинд дүчигнэж байгааг анзаарсан Дакота хэдий айж байсан ч дэлгүүрээс идэх зүйл авахар шийдэв. Тэрээр борооны цуваа өмсөөд хотын гудамжаар алхаж байхад бороо дэндүү хүчтэй шуурч хүмүүс сандралцсаар түүний айдас улам ихэр нэмэгдэж гэрлүүгээ буцах гэхэд ээжийнхэн танил таарч Дакотаг хотод байж болохгүй. Хотоос гарах ёстойг хэлээд машинд нь зай байгаа болохоор хамт явж болно шүү гэв. Харин Дакотагийн зүрх юунаас ч юм айн хүчтэй зохиолж ягаад ч юм тэр хотоос гарлгүй шууд л гэрлүүгээ буцаж ирлээ. Хотын иргэд гэр орноо хаяад зогтааж байхад нуурын ирэг дээр Ди гэх өсвөр насны охин дүү Уил ах Роны хамтаар нуурлан үсрэн тоглоно. Тэд шуурга уснаас айгаагүй ч аав олсон нь ирээд маш ууртайгаар хурдан машинд суу гэж шаардахад Ди илт сэтгэлээр унаж түүнтэй явахыг хүсэхгүй байгаа харагдана. Хотын өөр нэгэн цэгт байрлах үхрийн махны үйлдвэрт би давхар Лиза гэх бүсгүй ажиллаа тарж байлаа. Тэр бусад иргэдийн адил хотыг орхихдоо бэлдэнэ. Тэрээр машин авнаж явахдаа ээжтэйгээ утсаар ярих бөгөөд түүний гидсэнд байх хүүхдийн эцэг нь тийм ч сайн хүн биш гэдэг нь ээж охин хоёрын харилцан ярианаас тодорхой болно. Лизагийн ээж нэг ноцтой зүйл хэлсэн нь Энивил хотоос гарах замыг хаасан гэх мэдээ ба ээж нь Лизаг өндөрлөг газарт очиж хорогдоорой гэж зөвлөв. Энивил хотоос зайдуу байрлах бомб дээр махчин загас судлаач дээл хамтрагчтайгаа ирж байгаа шуурганы талаар болон эргийн ойролцоо 6-аас дээш бухаа махчин загас харагдсан талаар ярьж байлаа. Удалгүй цаг уурч найз нь хурж ирээд тэднийг чиглэн ойртох Хенри хар салхи зүгээр ч нэг хар салхи биш. Жинхэнэ мангас яг л цуврал алуурчин Тед Банди гэсэн үг гэв. Дээд энэ мэдээнд зочирдож ач охин руугаа залгахад ач охин нь Дакота гэдэг нь тодорхой болно. Дээл одоо ирж байгаа хар шуурга тоглоом биш. Ямар нэгэн аргаар хотоос гар эсвэл би очиж чамайг авна. Гэхэд Дакота татгалзаж гэртээ үлдэнэ гэж зөрүүдлэнэ. Тэдний харилцан ярианаас Дакота ээжигээ алдсан өдрөөс хойш өөрийгөө тусгаарлаж хүмүүсээс зайгаа барих болсон нь тодорхой болно. Байшин нь түүний дээрээс нурж эсвэл ус байшинг нь дүүрэх эрсдэлтэйг дээл хэлсэн ч Дакота гэрээ орхихыг хүссэнгүй. Улмаар дээл Дакотад эрсдлийг сайтар тайлбарласны эцэст Дакота хотоос хамт гарахыг зөвшөөрнө. Хотын замаар машинаа жолоодох оолсон 3 хүүхэдтэй загнасаар ахиж үгнээс нь зөрвөл асрамжийн газар руу ч буцаана хэмээн хэлэх ба үнэндээ оолсон гэх нэр Ди Уил Рон 3-ын төрсөн эцэг нь биш аж. Радиогоор шуурга цагийн дараа хотод ирнэ гэх анхааруулга явж хүмүүс гудамжаар сандралдан гүйж байсан ч оолсон цагаагаар муутсан төдий гэд хотоос гарахгүй гэдгээ хэлнэ. Дакота гэртээ шоу үзэж байгаад сувгаа солиход хотыг нь чиглээд ирж байгаа шуурга 2 дугаар зэрэглэлээс 5 дугаар зэрэглэлд шилжиж Энивил хотын түүхэнд байгаагүй хүчтэй шуурга болж байгаа гэдгийг мэдээлж байв. Харин Дакота энэ мэдээг ойшоолгүй ээжийнхээ бичлэгийг тоглуулад нулимс цэлэг нүүлэн гөлөрчсөн. Оолсон гэртээ ирэхэд шурганаас айсан Ди цонх хагарвал яах вэ гэж түүнээс асуув. Гэтэл оолсон цонх даралтанд дэсвэртээ сайжруулсан шилээр хийгдсэн ус нэвтрдэггүй хэд би өөрөө суулгасан юм гэж сайрхаж мөн ус нэвтрдэггүй захилгааны үүсвэртэйг тайлбарлана. Оолсон их нэртэйгээ нийлээд хүүхдүүдийг асран хамгаалсныхаа төлөө их хэмжээний мөнгө авдаг нь тодорхой болох ба харамсалтай нь хүүхдүүд яг л өлсгөлөнд нэрвэгдсэн мэт махч иддэггүй тарчиг байдалд байдаг ажээ.
Шуурга хотод нэгэнт ирэх үед Лиза хорогдох газраа ч олоогүй явж байлаа. Далайн давлгаа сэт татаж ус хот руу цутгаж эхлэхэд Лиза хаашаа явахаа мэдэхгүй машинтайгаа эргэлдэж байгаад хамт ажилдаг ачааны машины жолооч Боб гэх залуутай тааралдав. Боб Лиза хоёр нэмэлт цагаар ажиллаж байсан ба Боб өхрийн махачсан машинтайгаа зам хаан унсан модонд хашигдаад зогсож байлаа. Боб мод унаад зам хаасан болохоор миний араас дагаад яв гэж түүнд хэлдэгч явах гэж байгаа зүгээс нь далайн ус хотын гудамжийг урсган ирж байгаа харагдав. Боб шууд Лиза руу орилж модны булангаар гараад өндөрлөг газарт очив гэж хэлснээр Лиза багтаж орох гэж хаазлаад дайрсан ч харамсалтай нь гацчихна. Боб өөрөө давлгаанаас урьдан булан эргэж өөр замаар орох гэсэн боловч амжилгүй давлгаанд цохигдов. Давлгаа нэгэнт тэдэн дээр ирэхэд Лиза яг л завьтай явж байгаа мэт машинтайгаа хотын гудамжаар урсна. Захилхан тасарсныг анзаарсан Дакота цонхоор шагаахад далайн давлгаа гудамжийг бүрхэн яг л байшинг нь чиглээд ирэх бөгөөд Дакота амжиж дээд давхар руугаа гарлаа. Далайн ус хаалга цонхыг нь зад татаад нэг давхар нь тэр чихтэй ус. Хотын захад далайн усан шуурга оолсны гэрт ирэхэд оолсон тоосон шинжгүй буудан дээрээ тухлана. Усны түвшин ихссээр цонхны тал хүрэх үед ди оолсонд анхааруулах гэсэн боловч оолсон дахиж хэлэхгүй шүү. Баг зэрэг цаг агаар мууцсан төдийгээд байна гэж хэлээд дуусахад ийм зүйл болно. Энэ үед Лиза машинтайгаа хөвсөөр нэгэн модонд зоогдов. Харин Боб машиныхаа хажуу талаар хөшөө мөргснөөр чиргүүлэн голоороо хугарч ачиж явсан үхрийн махны цус болон махнууд нь мөн түүхийн эд нь далайн устай холилдоно. Улмаар олон километрийн цаанаас тусал цусагч үнэрлдэг махчин загаснууд асгарсан цусны мөрөөр хот руу чиглэлээ. Усан давцсан гудамжаар завьтай явах хоёр залуу модонд зоогдож гатсан Лизаг олох бөгөөд харамсалтай нь тэд Лизаг аврахаас өмнө махчин загсны хоол болох нь тэр. Тэднийг махчин загсанд идүүлэхээс өмнө уг явдлыг гэрээсээ харж байсан Дакота "Махчин загс" гэж хэд хэдэн удаа хашгирсан ч тэд сонсохгүй идүүлжээ. Бобч мөн адил ачааны машинаа орхиж буугаад махчин загсны зоог боллоо. Дээл хотод ус нэвтэрснийг мэдээд хүмүүсийнхээ хамт ач охиноо аврахаар замдаа гарцгаав. Оолсон эхнэрийнхээ хамт зогтоохоор гараж руугаа алхаж байх үед тэдний араас махчин загс ойртож байгааг хүүхдүүд олж хардагч тэр хоёр харсангүй. Оолсныг машиндаа түлхүүрээ зоох үед махчин загс түүний гарыг нь тас хадснаар хэн хэн нь махчин загсны хоол боллоо. Энэ гамшигыг айсан хүүхдүүд хараад юу ч хийж чадлагүй зогсохоос өөр арга байсангүй. Хотын төвд машиндаа гацсан Лиза тусламж дуудан орилоход Дакота юу хийхээ мэдэхгүй сандарна. Дакота тусламж дуудснаа түүнд хэлэхэд тэднийг ирэх гэсээр байтал ус нэмэгдэж живж үхэх болно гэдгээ Лиза хэлв. Тэглээгээд Дакота баатар биш эмэгтэй болохоор түрүүхэн 3 эрийг итсэн махчин загстай ус руу ойртохыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Лиза жирэмсэн дээр нь хүүхдээ төрөөд анх амьсгалаа авахаас өмнө үхмээргүй байна гэдгээ хэлээд тусламж гуйна. Улмаар Дакота юу хийхээ мэдэхгүй хэсэг эргэлзэн суулаа. Азар сарвч шиг зүйл тэдний голд ирээд зогссон болохоор Дакота эцэст нь зоргоо чангалан доошо бууж хутга шүүрч аваад Лизаг аврахаар цонхороо буув. Дакота хоёр давхраасаа доор нь байх машин руу дараа нь өнөөх сарвч руу дамжиж гараад үргэлжлүүлэн болгоомжтой алхасаар Лиза дээр ирлээ. Тэгээд тэрээр машиныхын дээврийг урж дэлгээд Лизагийн гидсийг тэглэж гацаасан мөчрийг хутгаараа хэрчиж эхлэнэ. Гаргасан зориг нь үр дүнгээ өгч Дакота Лизаг аврах ба ирсэн замаараа буцах хоёр үгч солих тэнхэлгүй болсон байлаа. Хот руу төхөж явсан дээл тэдний 3 жил ажиглаж байгаа нээлийг их авраг цагаан махчин загсны дохио хотоос илэрч байгааг анзаарав. Хэрвээ нээлийн хот руу нэвтэрсэн бол бусад махчин загснууд ч гэсэн нэвтэрсэн гэсэн үг гээд тэд ярилцаж байгаад хотод ирснээ ойлгоно. Гэхдээ барилга бус далайн усал тэдэнд харагдав. Асраа хамгаалагчгүй үлдсэн 3 махчин загс орж ирнэ гэдгийг ойлгоод хаалгаа хаахаар шийднэ. Ди тавилган дээгүүр дамжин явсаар хаалган дээр очиод арай гэж хаалгаа хааж байтал хаалгыг нь махчин загс мөргсөөр байшинд нь нэвтрлээ. Энэ үед Ди тэнцвэрээ алдан хан тулаад тогтсон ч түүнийг яг унах гэж байх үед нь Рон амжиж очиод аварна. Энэ үед хотын төвд байх Дакота Лиза хоёр дөнгөж танилцаад байж байтал гэнэт Лизад өвдөлт мэдрэгдэж эхлэв. Харин Дакота гэрийнхээ хөшиг давуу гэх зүйлсийг хуулж аваад дээвэр дээрээ тусламж дохио эвлүүлж байрлууллаа.
Ядж байхад нь байшин нурах эсвэл живхэн цаг хугацааны асуудал болоод байсан бөгөөд Лиза хэрвээ хүүхэд нь төрөхчл байгаа бол хурдан гаргах хэрэгтэй гэж бодно. Дакота ч самны амсраа нь хэрэг хэмжээтэй нэгдсэн байгааг хэлээд байдал биштгэл Лизагийн хүүхдийг их барих шаардлагатай болсноо ойлгов. Энэ хооронд байшинд нь хэд хэдэн махчин загас нэвтэрснийг харах хүүхдүүд яах талаараа ярилцаж байгаад Рон махчин загаснууд холдох үед доошоо сэлж олсны зойрондоо хадгалдаг бууг нь бас өөрсдөөс нь нууж иддэг махнуудыг нь өгөөш болгох үүднээс авна гэдгээ хэлнэ. Бяцхан биел ноён олсон биднийг зойрлоо буухад дургүй гэж хэлэхэд Рон тэр одоо өгчихсэн шүү дээ. Ноён олсонг хараал идэг гэж хэлэхэд Уилди хоёрч түүнтэй хамт үгийг нь давтан хэллээ. Энэ үед олсон гинт туснаас гарч ирээд махчин загас түүний өгзөг бас гарыг нь тасгатсан хэмээн орилж эхлэв. Машин орхихон завиа унаад хот руу чиглэх дээлд найзаас нь дуудлага ирж ус нэмэгдэж байгаа болохоор хүн аврах гэж байгаа бол яарч үз гэж анхааруулна. Нөгөө талд Лиза бүр ч илүү хүчтэй өвдөж байсан болохоор Дакота дахин зориг гаргаж завиулж ирэхээр шийтгэхэд Лиза түүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлв. Энэ хооронд Рон биднийг орхих гэж байсан бидтэй хэмээн олсныг буруутгахад олсон тусламж дуутах гэж байгаад л та нарын өмнөөс бэртлээ хэмээн худлаа шалтгаална. Үүгэрч зогсохгүй би та нарын төлөө явсан шиг та нар ч бас миний төлөө явах хэрэгтэй. Тусламж дуудаад ир хэмээн шаардлаа. Уил гадаа 3-аас илүү махчин загас байна гэж түүнт хэлэхэд олсон махчин загас хүүхэд иддэггүй юм аа хэмээн тэднийг хуурахыг оролдоно. Уил олсон уснаас гарч ирэхдээ унгаасан догтоог нь онгойлгоод үзэхэд тэднийг асарсныхаа төлөө улсаас авдаг $1500 нь гарч ирэв. Энэ үед Рон дэсэрч биднийг талхаар тэжээснийхээ төлөө ийм их мөнгө авдаг байх нэ хэмээн уурлаа. Гэтэл олсон би ганц гартаа үлдсэн ч чамайг болгоод өгнө шүү. Би гуйгаагүй байна. Би шаардаж байна. Хурдан гарч тусламж авчир хэмээн зөрүүлээд уурлахад Рон чи өөрөө хараал ицсэн хагас өгзгөөч ирээд тэр тусламжаа авчир гэлээ. Уурсан олсон түүнийг зохих гэж оролдоход Рон гарыг нь хааж тэд хэсэг тэмцэлдэнэ. Тэр Роныг дийлдэж байгааг анзаараад шууд л олсныг өшөглөж ус руу унгааснаар махчин загас ажиллаа хийж байшин доторх ус улаан өнгөнд автлаа. Рон энэ сатаарлыг ашиглаад зорилго шумбан орж буу авах гэсэн боловч чадсангүй. Түүний араас махчин загас бууж ирэх үед Рон яарсандаа гартаа таарсан ууттай мах болон хайрцагтай зүйлсийг шүүрч аваад эгээтэл махчин загасны хоол бололгүй буцаж ирнэ. Завиулж ирэх гэж ус руу орсон Дакота замдаа сэглүүлж идүүлсэн хүмүүсийн зогцтой таарч махчин загас түүн дээр ирэх мөчөд тэр хөдөлгөөнгүй байж чадсанаар идүүлэлгүй өнгөрөв. Цаашаага явах зам нь харьцангуй аюул багтай байснаар Дакота эцэст нь хайгаад байсан завиа оллоо. Дакотог чиглэн хөвөхдөл яагаад махчин загас судлах болсноо бусаддаа ярина. Түүнийг хүүхэд байхад нэг удаа усны үхэр түүн рүү дайрч байжээ. Дээл айсандаа хөшсөн ч усны үхэр гинэт зогсоод татгнаж эхэлсэн байна. Гайхсан дээл анхааралтай харахад хоёр махчин загас усны үхэр рүү дайрч байсан ба тэгэхэд л дээл анхудаа усны үхрийн нүдэнд айдас тодорхойг харжээ. Дээл яриагаа үргэлжлүүлэн усны үхрийг хүртэл айлгадаг амьтанд тэр цагаас хойш татагдаж ирснээ хэлэх бөгөөд махчин загас гэдэг амьтан нь өөрөөсөө том махчин загаснаас л зайлсхийдэг. Бас цахилгаан гүйдлээс болж баримжаагаа алддагаас өөр ямар ч айдас тэдэнд байдаггүй хэмээн үргэлжлүүлнэ. Нар жаргах төхөж байхад Дакота олсон завиа унаад байшин дээрээ ирэв. Тэр үед байшин нь усан давтаж бараг л далд орж байх ба дээвэр нь нурахад тун ойртсон байлаа. Байшин дотор байсан Лиза ортойгоо хөвөөд бараг л таацанд тулах ба хүүхэд нь юу юугүй төрөх гээд байсан болохоор тэр шууд л уцаа гаргаж ямар ч хамаагүй дуу тавиад дүлж эхэллээ. Рон авчирсан ууттай маха Уилди хоёрт үзүүлэхэд нөгөө хоёр нь маха ямар амттайг бараг мэдэхгүй шахуу байх ба Рон хайрцгаа онгоолгоод үзэхэд дотор нь тесрэх бодис байв. Лизагийн хүү гарч амжаагүй байхад байшингийн дээвэр нурж Лиза задгаа ус руу гарч ирнэ. Гэтэл хүүхэд нь яг төрхөн таарч Лизаг тойроод цус хүрээлв. Улмаар цусны үнрээр махчин загаснууд ойртож нэг махчин загас дайрахад Лиза хүүгээ модоор огтолж хүүхдээ хөвжсэн модон дээр тавиад үзүртэй мод урдаа бариад махчин загсыг хүлээн. Махчин загас тулж ирэхэд Лиза модоо зоосноор махчин загас түүнээс холдлоо. Дараагийн махчин загас Лизаг чиглээд дайрахад азар энэ үед Дакота завнаас олсон жад харвагчаа ашиглаж хоёр дахь махчин загасны дайралтыг зогсооно.
Хүүхдүүд олсон тесрэх бодисондоо үхрийн махаа нийлүүлж наагаад тесрэх бодисоо асаагаад шидсэн боловч махчин загас ирсэнгүй. Энэ үед Вил махчин загас жичиргээ мэдрээд ирдэг гэсэн гэж хэлснээр тэр гурав ус руу орж жичиргээ үүсгэх ба махчин загас Рон руу дайрахад тэр амжиж бултана. Нөгөө талд Дакота Лизаг хүүхэдтэй нь завирууга татаж гаргах гэж байтал өөр нэг махчин загас дайрснаар завийг нь хөмрүүлв. Дараа нь махчин загас тэднэрөө дайрахад дээл цагаа олж ирснээр хоёр захилгаан бороохог холбоон ус руу шидэж махчин загаснуудыг түр сатаарууллаа. Махчин загаснууд хэсэг холтсон ч нэг нь буцаж ирээд Дакота Лиза хоёр руу дайрах ба эцсийн мөчөд ийм зүйл болно. Байшин дэвсэн махчин загаснуудыг урагтаж бөөгнүүлсэн Рон, Эди, Вил 3 амжиж нуугдахад тесрэх бодис дэлбэрч махчин загаснуудын сэг байшингаар дүүрэн цацагдлаа. Хүүхдүүд хөөрч баярлан орилдож дараа нь Олсны машиныг унаад тэндээс холдсон бол хотын төвд Дакота Лиза хоёр ч мөн аврагдаж бүгд аюулаас мултрана. Гэсэн ч хоёр дахь бүрч хүчтэй шуурга ирж байгааг дээлд мэдээлэл өгдөг цаг уурч найз нь мэдээд хараа лид гэж хэлснээр кино төгсдөг.